10 домог яриа 10 аимшигт түүх. Энэ удаагийн кинотой хамтран ажиллагч байршлаа солиод хотын төвд буюу Асаа циркэд ирчихсэн байгаа Amigo Food House. Зэйвэцхан бомбарнууд минь. Тоороо бүтэн сар алга болцсон чинь энэ чигээрээ буцаж ирэхгүй гэж бодсон уу? Facebook-ийнхаа channel дээр хэлсний дагуу цаадах чинь ёстой л нөгөө YouTube-ийн хорход сууж байгаа л гараад ирлээ дээ. За энэ ч яг маш их цаг алдсан тул олон юм ярилгүй шууд кинонда орцгоё. Он гарахаас өмнө ядаж 150 мянган саб хүрнэ гэж дайрын шүү хэдүүлээ. Монголоор бол говийн ганц айл инх тавны гүрний эмхтэй зэрэг үеэс үед амаас ам дамжин яригдж ирсэн түүхүүчиг Солонгос улсад ч мөн мэдээж им ам дамжин яригдж ирсэн түүхүүд байдаг. Тэгвэл энэ удаагийн ярих кино маань 2022 онд гарсан Urban Myths буюу солонгосоор Сөүл Гёдан буюу Сөүл хотод яригддаг 10 аимшиг түүхийг нийлүүлсэн антологи төрлийн кино байгаа. Хэдий домог яриан дээр сэтгүүлсэн ч бүх хэсгүүд нь өөр төрлийн айдас дээр тулгуурласан бас л эвгүй кино байлаа дээ. Тэгэхээр манай бомбарнуудад яг хэддгээр хэсэг нь хамгийн их таалагдсан эсвэл огт таалагдаагүй гэд комментээр бичээрэй. За тэгээ сүртэй шагналт цом энтер авч чадаагүй ч сошиал ертөнцид буюу TikTok, Instagram дээр ёстой л нэг хайпраад жигнуулж өгсөн Urban Myths кино руугаа орцгоё. Гиснээс манайхаа нөгөө Conjuring-а үргэлжлүүлээд дуусгах яг хэрэгтэй юу? Ганц 2 сувг дээр ангиудыг нь оруулсан харагдчихлээ. Хэрвээ энэ киноны араас Conjuring-а үзээд дуусгахыг ивэл үзье гэд дими одоо Аз кинонууд руугаа орё гэвэл Аз кино үзье гэдэг доор комментээр бичээрэй. За. Нэгдүгээр хэсэг түнэл. Харваас бүтэхгүй төрхтэй нэгэн залуу машинтайгаа зогсож байхад ард нь цагтаа ирэхэд яаран сандран хажуу сандал дээрээ байгаа хамаг бэлэн мөнгө болон хар тамхинуудаа нууж буугаар кино маань эхэлнэ. Цагдаач та энэ шөнөөр юу хийж авсан бэ гэхэд сэжигтэй залуу би загасчилчаад харж гэнэ өө энэ миний үнэлэх мэ гэд яаран сандраа өгөхөд цагдаа залуугийн станцаар нь 20 орчим насны эмэгтэй орс ороггүй алга болсон тул хайж байна гэх нь сонсогдно. Цагдаач машиных нь арлууныг харчгаад нээгч сэжиглэлгүй за та явдаа болгоомжтой яваарэ гэд буцхан тэр. Сэжигтэй залууч амьсгаа дээгүүр газ машина асаага цааш явхад эхнэр нь залхан чи чинь хаана юу игээд байгаа юм бэ ирэхгүй юм аа гэд уурлахад мань залуу зам дээр явж байгаад буг мөрөгчлөө гэд хэлэхдээ зэрэгцэн нээрэл буг хальт харагдаад тоормслоо зогсохдоо зэрэгцэн машиныхан дотор талд нь бөөл гарны муур гараад ер нь л нэг тийм байдал эвгүйтэй адил эхлэхэн тэртээ. Түнэлээс гараад нэг том амьсгаа аваад багажаа онгойлгоход нүүл цус улчихсан чемоданаас нь хүний гэмээр үс цухуучсан байсанд мань залуу шууд л үсийг нь тастаж авч хайчгаад цааш хөдлөн. Нөгөө цагдаагийн станцаар 90 сурвалжлаад байсан 20 орчим насны эмэгтэйг мань нөхөр санаандгүй мөргөж алаад багажиндаа хийчихсэн л юм шиг байгаа. Нилээн сэрэмжтэй явсаар дараагийн түнэл рүү ортол хажууд нь нэгэн эмэгтэй харагдахад мань нөхөр бүр салга аваад машинаасаа том алх авч гарч ирээд багажинд байх чемоданлуугаа мөн новшмын чи яг юу үсээд байгаа юм бэ? Чи өөрөө л буух шиг гинэт үсрээд гараад ирсэн биз дээ. Чи намайг хараац юм уу аа гэдэл балбаж гарахад дотор нь яагаад ч юм хов хоосон байх ба. Хоёрдугаар хэсэг улаан дайшинцтай бүсгүй. Сүүжийн нэртэй бүсгүй ахлах ангийнхаа нэгэн эмэгтэй ажил явдал дээр ирж хүндэтгэл үзүүлчихэд гарч ирээд ангийнхаа өөр хоёр бүсгүйтэй ярилцаж байхдаа би жоохон оройтоод ирчихлээ. Өнөөдөр их хүн ирсэн үү гэхэд нэг нь ангийнхан баараг л бүгд ирсэн. Нөгөөсөө нь гэр оронгүй хүн шиг хувцалдаг байсан хёнжуугоос бусдна гэдэл хэлэхэд уур амьсгал нэг л эвгүй болон бүсгүйчүүд салцгаадаг. Сүүжийн бүсгүй машина зогсоолдоо оруулж тавьчихад шинхэн нүүн ирсэн гэртээ орох гэтэл нэгэн улаан дайшинцтай бүсгүй яг өөрлөнд тас хөлрөөд л зогсоод байхын тэр. Сүүжийн ч юу вэ дахиад л энэ гажиг уу гээл нэг тоолгүй л яваад өгдөг. Шинээр энэ байранда нүүн ирсэн тул нэгэн торт барин хажуу өршийнхаа хонхыг дараад би шинэ өрш чинь байгаамаа энийг танд хэмээн тортоо өгснөө. Гиснээс би нэрээ танаас нэг сонин зүйл асуучих уу. Энэ авд нэг тийм улаан дайшинцтай эмэгтэй байдгүй. Магадгүй галзуу ч юм уу нэг тиймэрхүү. Би нүүж ирээ дөнгөж 7 хонсон ч гэсэн 3 4 удаа таарлаа гэхэд хөршин ёстой мэдхгүй байна. Би лав харж байгаагүй л гэн. Яг гэртээ орох гэтэл өнөөх бүсгүй дахиад л цаанан
зогсож харагдах ба зүүдэнд нь хүртэл орж ирээд нэг л болж өгдөггүй. Цочин сэрээд ажиллаа хийх гэхэд өнөөх эмэгтэй бодогдоо салахгүй байсан 10 жилийн монтажа гаргаж ирээд харахад нэг зурганд нь нэг эмэгтэй нэг их л гадуурхагдсан шинжтэй бусдаасаа хол зогсож харагдах ба сүүжин бүсгүй энэ намайг дагаад байгаа мангар арай энэ Хёнжу юм байх та гэж бодоод амждаг. Маргааш нь ч болж ажилдаа явахаар гараж руугаа ороод машин руугаа алхаж байхад өнөөх бүсгүй дахиад гараад ирэх ба сүүжин бүсгүй ч хөөе чи юу хийм бэ гэж хэлэхдээ зэрэгцэн өнөөх нь шууд алга болчихсон тэр. Мэдээж энгийн хүн биш гэдгийг нь одоо л нэг ойлгож авдаг. Ажил явдал дээр таардаг нөгөө найзтайгаа уулзах Хёнжу ер нь одоо хаана яваан бол мэдгүй гэхэд өнөөх нь ч үгүй ямар ч холбоогүй байгаа. Гэхдээ нэрээ баг байхад чи тэрэнд бас арай л хатуу ханддаг байсан шүү те хэмээн хэлж байгаагаас нь харуул мань сүүжийн тэр Хёнжу гэх охиныг нэлээд бүл итгэл байсан юм шиг байгаа. Тийм л учраас тэр монтажны зураг дээр ганцаараа хол зогсож байсан охин нь тэр Хёнжу юм байна лээ. Мань сүүжийн ч ажиллаад дуусчихад бөөн бодол болон гэртээ орохоор алхаж явтал энэ сургуулийн бүл эдэлт ийм л аюултай амжтай манайхаа. Тоорогоо үздэг манай 10 жилийн бамбарнууд байвал хизээш нэгнийгаа ингэж бүлэдэж дээрлэхэж болохгүй шүү. За 3 дугаар хэсэг шүдний өтнүүд. Нэгэн шүдний эмч залуу ажиллаа хийж байхад их л зовиртой өвчтөн ирээд шүдээ үзүүлтэл амны хөндийн зүв зүгээр л харагдах нь тэр. Гэтэл өнөө өвчтөн үгүй маш их өвдөд байна. Бүр яг толгой дэлбэрэх гэж байгаа юм шиг өвдөж байна гэснээр X-ray зургийг нь ахин сайн харахаар болдог. Зургийг хартал арын арааныхан доор юм орчихсон гэмээр нарийнхан зүйлс харагдах ба эмч залууч нэг тоолгүй өвчтөнд өвчин намдах юм бичиж өгөөд ахаад хэд хоног харж байгаад буцаад ирээрээ гэдэл явуулчихдаг. Оройч болж ажиллаа дуусгах үеэр сувлагч нь юмнуудаа гүйцэд цэвэрлээгүй байсанд очоод үзвэл өдрийн өвчтний бохир дунд нь бөөн тууцан гэмээр шимэгч хорхоонууд харагдах ба мань эмч нэг сэжиг аван X-ray зургийг нь ахин сайн харуул нэрэл шимэгч хорхоонууд харагдах нь тэр. Маргааш нь эмч залуу өөрийн зөвлөх дээр очин X-ray зургийг үзүүлэн зөвлөгөө авахд зөвлөх нь юу вэ? Маш гүн орсон шимэгч хорхоонууд байна ш. Наад хүн чинь элдв бохир шороо шавж энтер идээд идэг сэтгцийн өвчтөй хүн юм биш үү гэснээ гарахтаа нэрээ чи номын сангаас хуучин судалгаануудын материалаас юм хайгаад үзээчлгэн. Эмч залууч номын сан орон шүдний өтний тухай уншихад иймэрхүү өтнүүд нь хүний шүдний ойролцоо буйлан дотор амьдардаг ба маш хурдан биеийн бусад эрхтнүүд болон бүр нүд тархи руу шилждэг. Гэхдээ одоо цагт бол энэ шүдний өтнүүд нь бүрэн гүйцэд устж үгүй болсон. 1940 онд гадны шашны гаж урсгалын хүмүүс Кэсон клиникийн зойронд энэ өтнүүдийн тухай нууц туршилт хийж байсан гэж тэмдэглэсэн байдаг ч яг бодит баримт одоогоор байдаггүй гэх мэдээллийг олж уншдаг. Эмч залууч их л төгссөн байдалтай байж байхад эмнэлгээ сувлагчин залхан нэмчээ нөгөө хүн ирчихсэн байна гэхэд нэг л энгийн биш эвгүй зүйлтэй учирснаа мэдсэн эмч наад өвчтөнгөө өөр эмнэлэг рүү явуулчихаа гэсэн ч сувлагч нь үгүй өвдөлт нь огт намдахгүй байна гэд хэдийнэ ирчихсэн байна гэснээр эмч залуу аргагүй ирэхэнд ажил руугаа явхаар болдог. Ажил дээрээ ирэн их л айд сандран маск давхарлаж зүгээд битүү нүдний шил хүртэл зүгээд эмчилгээний өрөөнд орон өвчтний буйл руу мэдээ алдуулах тариа хийгээ таны буйлан дотор шимэгч өтнүүд байна. Улам хүндрэхээс өмнө зүсэлт хийж гаргаж авахаас өөр аргагүй боллоо хэмээн хэлэн шууд зүсэж эхлэх үед
2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй өнөө хоолны группүүдээр тулцсан өндөр үнэлгээ аваад байдаг Amigo Food House нь байршлаа солиод бүр хотын төвд буюу Асаа цирк дээр ирчихсэн манайхан бүгд мэдсэн шүү дээ тий. Тэгвэл Amigo Food House нь туршилтын хугацаагаа дуусгаад үндсэн меню руугаа орсноос гадна ажлын өдрүүдээр өдөр бүр өөр ланцет гаргаж байгаа юм байлаа шүү. Асаа циркэд байрлалтай. Тэгээд бүр машины зогсоол асуудалгүй юм чинь манай төвөөр ажилдаг бамбарнууд цайныхаа цагаар очоод гоё ланцетийн сонирхоод үзээрэй. За тоорон юу ч гэсэн өөрийнхөө одоо болтол идсэн ланцетуудынхаа зургийг оруулжээ. Манай бамбарнууд Amigo-гийн тухай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Amigo Food House-ийн энэ сошиал хаягуудаар нь ороод шууд аваарай. За зях буцаад кинонд орцгоё. Дөрөвдүгээр хэсэг зан үйл. Нахлах ангийн хоёр сурагч их л дотн нэгнийхээ хумсыг авангаа нэрээ хүний хумсаар сүнсийг нь дуудаж болдсон байх та гэдэл ярилцсан суух ба нэг охин нь чиний энэ зүрхэн хэлбэртээ сорвч нь хүртэл маш хөөрхөн. Хоёулаа сургуулаа төгсөөд энэ сорвиг чинь дараад хос шивээс хийлгээ яг ийм зүрхэн хэлбэртээ гэдэл ярилцаж харагдана. Хэсэг хугацааны дараа гарн дээрээ сорвтой охин болох Жихён анги дээрээ байхад бусад охтууд нь тэр яг амиа хорлсон байхаа. Тэр хоёр чинь бараг л ижил хүүстэн байсан биш үү гэдэл Жихё охин руу харан ярих ба Жихё охин ч хэл ууралсан шинжтэй л харагдана. Хөөхий нөгөө найз нь яагаад ч юм өнгөрцөн л юм байна лээ. Жихээ охин ч найзаагаа санан бичсэн мессежүүдээ ухраагаад уншиж байтал найзаас нь ирсэн нэгэн сонирхолтой мессеж харагдхан тэр. Тухайн мессежинд яг Сями ихэр шиг хоёр толгойтой мөртлөө нэг биетэй хүүхэлтэй хийгээд нэгэн саунд хийчихсэн байх ба хэрвээ хоёулангийнх нь хэн нэгний төрүүлж өгвөл заавал ярьсан зүйлсээ хийн шүү за гэх нэгэн сонин учир битүүлэг мессеж байдаг. Оройч болоход Жихээ охин сургуулийнхаа бэлтгэлийн өрөө рүү орон локросоо нөгөө хайрцаг болон хамтдаа авахсан зургуудаа гаргаж ирээд их л гонхтой сууж байгаад хамтдаа хөтэлдэг байсан өдрийн тэмдэглэлээр дэлхэн уншихад найзынх нь бичсэн хэрвээ бидний хэн нэгэн төрүүлж өгвөл өгсөн нэгнийхээ сүнсийг зан үйл хийж заавал буцааж дуудана шүү гэх үгс байхын тэр. Нүүнийг харсан Жихээ охин шууд шийдэн нөгөө хайрцаг дотроосоо өмнө нь нэгнээсээ авч байсан хумсны хилтерхиинүүдийг гаргаж ирэн гартаа атгаад нөгөө Сями ихэр шиг хүүхэлтэйнийхээ нуруунд нь хийгээд хамаг өнгөрсөн дурсамжуудаа бодонгоо аманда би Кан Жихён эхнийх нь хэмээн хэлэн нэгэн том зүү шиг зүйл гаргаж ирээд хүүхэлдээнийхээ хоёр толгойг холбож зоогоод чи Ким Хэён дараагийнх нь 100 хүртэл тоолоод намайг олоорой хэмээн хэлэн утсан дээрээ таймер тавиад шууд бэлтгэлийн заалнаас гүйн гардаг. Нилээн гүйсээр сургуулийн 0-ийн өрөөрөө ороход таймер нь яг 0 болох ба зухуугаад хартал нэрэл хэдийнэ өнгөрсөн найз нь нэрчгсэн харагдснаа гинтэл алга болчихдог. Жихээ охинч гайхан гялс буцаж бэлтгэлийн өрөөрөө гүйж очоод би яг юу буруу хийчих вэ? Яг л зааврын дагуу нийсэндээ гэдэл хамтдаа хөтэлдэг байсан өдрийн тэмдэглэлээ хартал энэ бүх алхмуудыг нь битсэн цаасны доод хэсэг нь урагдсан байхын тэр. Жихээ охинч сандран урагдсан хэсгийг нь гялс хайж олоод хартал өгсөн нэгний сүнс ирсэн үед буцаж амь орохын тулд амьд нэгний махыг заавал идэх ёстой гэх үгс байх ба 고마워, 지연아. 우린 영원히 하나야. 5-дугаар хэсэг хан Жонгё нэртэй залуу хүссээр байгаад нэгэн жижиг байранд тусдаа гарсан ба ачаага зөөнгөө найзтайгаа утсаар эцэст нь ашгүй нэг тусдаа гарч чадлаа шүү. Чи гэхдээ хамт зөөлцөн гिचгээд мөрцөн шүү. За дараа 7 хоногоос манахаар зочлоорой гэдэл ярьж харагдана. Хамаг юма зөөчгөө дөнгөж амьсгаа аваад суутал хажууд айлаас нь ханыг нь яг нэг хэмнэлээр тогтмол нүдээд л байх ба за нүүж ирсэн эхний өдрөө хил амигээд яах вэ гэдэл тоохгүй бай гэсэн ч шүн хүртэл нүдээд олигтой нойр авч чадалгүй л хондог. Өглөө нь ажилдаа явахаар лифтэн суутал нэгэн бүсгүй их л яран орж ирэн суух ба танилцсан яриа өрнүүлтэл яг нөгөө хан нүдэд байсан хажуу айлынх нь бүсгүй болж таарна. Мань залууч нөгөө хан нүдэх чимээ чин гэснээр за гэдэл болох ба өнөөх бүсгүй лифтнээс гарахдаа хүзүүний алчуураа үлдээгээд явчихдаг. Ажилч дуусаж оройн гэртээ ирэхдээ найзтайгаа манай хажууд ёстой хөөрхөн охин байдсан байх лээ. Танилцаад амжсан гэдэл мессеж бичилцэх ба дөнгөж гэртээ ороод буудан дээрээ суухад дахиад ханыг нь тогшиж эхэлдэг. Мань залууч өглөө танилцдаг хөөрхөн хүүхэн байна да гэдэл өнөөдөр танилцгаа таатай байлаа. Хэрвээ тийм гэвэл 2 тогшоорой. Үгүй гэвэл 1 шүү за гэдэл. Чи энд удаан амьдарч байгаа юу гэхэд өдөөс нь 2 тогшилт. Эндхийн харуулн жоохон төвөгтэй юм байна лээ те гэхэд дахиад л 2 тогшилт. Мань залууч бүр баярлан
Би нөгөө хитрхи шулуухан байж магадгүй л дээ. Гэхдээ хоёулаа оройн хоол идэх үү гэхэд хоёр тогшилт сонсогдох ба мань хүнч баярлан. За тэгвэл энэ 5 дахь өдөр шүү. За ажлуудаа дуусгаад гэрийн гадаа уулзъя гэдэл тохирдог. Өглөөч болж ажилдаа гарахдаа хурш бүсгүйтэйгээ ахаад л таарах ба лифтэнд хамт суухдаа 5 дахь өдөр чи эрт таарна үстэй те. Яагаад нөгөө тим гэвэл хоёр тогшилт энтер гэхэд хурш бүсгүй нэг л сонин огт юу ч мэдэхгүй байгаа мэт л харагддаг. Хүсэн хүлээс нь 5 дахь өдөр нь ч болж манай залуу гэрийнхаа гадаа бүр шөнийн 10 өнгөрчл байсан ч хурш бүсгүй гарч ирээгүй тул гайхан гэртээ ороод ханандаа ойртон би гадаа хүлээгээд л байлаа. Чамайг хитрхи яаруулчихгүй да гэхэд өдөөс нь нэг тогшилт. Мань залууч бүр романтика барьж дийлгүй чи дуу сонсох уу гэдэл утсан дээрээ дуу тавин ханандаа нааж байрлуулад байж байснаа. Гинтэл нөгөө хүзүүний альчуурыг нь олж хараад яриа өдөх боломж шүү гэдэл шууд аваад гэрийнх нь хаалганы үүдэнд очин энэ нөгөө чиний альчуур чи лифтэнд унгаачихсан гэдэл ярьж байхад хаалга нь ороод ир гэсэн мэт өөрөө онгоочхон тэр. Уучлаарай гэсээр гэрт нь орвол маш удаан хинч байгаагүй гэмээр бүр дэлбэрчгсэн байшин байх ба яг нөгөө харилцаад байсан ханан талд нь ямар ч тогших ярилцах боломжгүй маш том хоёр хувцсны шкаф харагддаг. Мань залууч нэг л зүйл биш байгааг ойлгон альчуурыг шидчгээд гяс гүүгээд гарах ба шалан дээрх сонин дээр шинэхэн гэрэлсэн хосуудын сураггүй алга болсон хэрэг гих гарчиг харагдана. Мань залуу юу болоод байгааг нэг л ойлгож өгөлгүй гэртээ гүүгээд ортол зурвдугаар хэсэг ханын шүүгээ. Гэрээ тогтжуулж буй нэгэн бүсгүй одоо яг нэг гой ханын шүүгээтэй болчихвол болчих гэдэл байна да хэмээн бодон хуучин тавилга хоорондоо зардаг Thrift аппликейшнаар хайж үзтэл нэг гой шүүгээ харагдаад ханаа хэмжээд үзтэл бүр яг төгс таарч байхан тэр. Ийм гой шүүгээ тэгээд бүр үнгүй гэсэнд нь гайхаад бүсгүйд шууд заалгаад асуудал өөдөөс нь уулзаж байгаад ярилцсанаа гэдэл тасалчихдаг. Бүсгүйч юм бодлохгүй оройн хэлсэн газар нь яваад очтол нилээ номод нэрд гэмээр нэг залуу зогсож байх ба очин уулзан би ороод шүүгээг чинь харчиж болох уу гэхэд өнөөх залуу жаахан дуранчхан за тэгэл гэн. Бүсгүйч гэрт нь орж үзээд ямар гоё хийцтэй шүүгээ вэ? Та яагаад тэгээд үнгүй өгөх гээд байгаа гэхэд өнөөх нь ууг нь би 3 сарын өмнө бүр захиалгаар хийлгсэн юм аа. Даанч хэмжээн зөрөөд би ашиглаж чадахгүй байгаамаа л гэн тэр. Бүсгүйч инээд алдан онгойлгоод үзтэл хажуу толинд нь өнөө залуу бүр яг нэг өсөглөн аратан бах руу гүлэрч байгаа юм шиг л өөрлөн гүлэрч байхыг хараад шууд за би маргааш машин явуулаад авчихъя гэхэд өнөөх залуу зүгээрээ би өөрөө хүргээд өгчихъя. Манай найз хүргэлтийн компанитай гэснээр бүсгүйч бараг зүхтхан шахуулгүйгээд гардаг. Маргааш нь ч болж хэлсэн цагт нь өнөө бүсгүй тустай амьдардаг дүүтэйгээ хамт хүлээж байхад хүргэлтийн машин нь ирэхэд дүү нь өнөө шүүгээг харснаа гайхан юу вэ? Би тэр аппликейшн дээрээс энийг үнэгүй гэдгийг хараад утсаар залгасан чинь хэдийнэ хүнд өгчихсөн лгээ хэлсэн штэ гэдэл их л гайхсан харагдана. Мань бүсгүйч яах вэ? Чи эмэгтэй хүний уур ухааныг мэдэхгүй л байна да. Энтэр гэдэл маазраад л хоцордог. Шүүгээг өрөөндөө оруулаад хувцснуудаа хийтэл яагаад ч юм хаалхан чуд гажсан мэтэл байх ба бүсгүйг шүн унтаж байхад эн тэндээс нь зэвхий гарнууд гарч ирж байгаа мэт их л муухай зүүдлэн цочин сэрхэн их л хачирхалтай. Өглөө нь дүүдэ хэлтэл зүгээрээ нойргууд л байх уу. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Улаан шош уутан тийгээд өлөгчих хүнээс хуучин юм авахта тэгж ариутгадаг гэсэн. Би интернетээс уншсан юм аа л гэх тэр. Оройч болоход манай бүсгүй дүүгийнхаа хэлсний дагуу улаан шош уутан тийгээд өлөгчгөөд унтах гэтэл
Нэрэл иймэрхүү гаж донтонгууд хаасайг бол байдаг бах та тий. Болгоомжтой байгаарай бамбарнууд минь. 7 дугаар хэсэг сүнсний гэрлэлт. Жон Жихун нэртэй нэгэн залуу AL группт ажлын ярилцлаганд орон өөрийгөө танилцуулахад хүний нөөцийн захирал нь өөрөө бүр суужчихсан болно. Угаасаа бүх мэдээлэл чинь энэ CV дээр чинь байгаа. Гиснээс чи нэрээ яг хэдэн цаг төрсөн бэ гэхэд Жихун өглөөний 6 цагт л гэж сонсож байсан гэх ба өнөө хүний нөөцийн захирал нь чи нэрээ хятадаар бичиж чаддаг бол бичээд өгнө үү гэдэл улаан балаа өгөхөд манай залуу нэрээ бичээд л үлдээдэг. Ярилцлаганаас гарan тухайн группт ажилладаг нэгэн найзтайгаа уулзсан нэрээ хүний нөөцийн захирал өөрөө бүр надтай уулзсан шүү дээ. Сонирн бооз буурч болоогүй. Миний нэрийг бичүүлж авсан. Баараг хувийн шин чанартай намайг сонирхоод байгаа хаа гэдэл далчгнахад найз нь юу вэ? Чамд улаан бол өгж нэрийг чинь бичүүлсэн үү? Энэ компанид нэг сонин цуу яриа байдیں۔ Манай группийн захирлын охин Ослоор өнгөрснөөс хойш нэгэн бөө тэдний гэр бүлтэй маш ойр дотн болсон гэсэн. Гэхэд манай Жихун за тэгээ балаарад байдаг шүү дээ гэдэл ох тоодоггүй. Гэртээ ирэн усанд орж байхад гинэт толгой дээгүүр нэгэн гар гарч ирээд цаа толинд нэг хүүхэн харагдаад унтаж байхад нь үүднээс нь орох гэдэл ер нь л нэг тийм эвгүүтэй л эхэллээ те. Мань залууч унтаж байгаа зэртэл өнөө групп компаниас ажлын ярилцлаганд тэнцсэн гэх мессеж ирснээр маргаашнаас нь тухайн компани маркетингийн хэлтэст ажиллаж эхлэх юм тэр. Өөрийгөө дөнгөж танилцуулаад ширээндээ очтол бусад хүмүүс нь их л эвгүй хараад мань нөхөр шүүгээгээ онгойлгох гэхэд нэг зүйл шууд хурууг нь зүсгтээ зэрэгцэн нөгөө эвгүй хүүтэн царайтай хүний нөөцийн захирал нь шууд гарч ирснээр цусыг нь альчуураар арчиж аван өнөөдөртөө ажилчинд ажгүй юм чинь материал хадгалах өрөөнөөс дараах материалуудыг ялгаад аваад ирлэгнэ. Манай залууч материалууд ялгаж явтал ажлын ярилцлагт орсон хүмүүсийн материал байхыг нь нууцаар үзвэл яг манай залуутай ижилхэн өдөр буюу 1994 оны 6 сарын 24-нд төрсөн ч бүгд л өөр цагт төрсөн маш олон хүний мэдээлэл харагдах ба цааш нь эргүүлэн харвал мань нөхрийн нэрийг нь дугуулчихсан бүх зүйлс нь төгс таарч байна гэж тэмдэглэжсэн байдалтай харагддаг. Гайхан зогсож байтал өнөө эвгүй хүний нөөцийн захирал нь гарч ирээд шууд л үзэж байсан материалыг нь хураагаад ажлаа үргэлжлүүл гэдэл гарч явснаа өөр нэг өрөөнд орон хэсэг хүмүүстэй их л нууцхан байдлаар уулзалдаж эхэлдэг. Ярианаас нь сонсвол бүх бэлтгэл хангагдсан. Маргааш өглөө хийцгээе. Наа Жихун чинь яг таарсан биз дээ гэхэд хүний нөөцийн захирал эмэгтэй тийм бүх зүйлс нь таарч байгаа гэдэл нэг л учир битүүлэг зүйлсийн тухай ярьж харагдана. Энэ үеэр манай залуу гэртээ иртэл ширээн дээр нь хоолнууд бэлдээ тавьчихсан бас үлдэгдэл хоолнуудыг хөрөгчөнд хийчихсэн шүү гэж захиа үлдээсэн байдаг. Мань залууч энэ ээж заавал ингэ хэрэг байсан байх та гэдэл юу ч анзааралгүй хоолоо идэж эхлэхэд хоолны ширээг нь бөөн л улаан утсаар уйчсан хөл доор нь шалан дээр бас нэг хүний гэмээр хоол бэлдээд тавьчихсан байх нь тэр. Энэ нь мэдээж л ээжийнх нь бэлдсэн зүйл биш байх ба мань залууг унтаж байхад нөгөө талд нэгэн бөө зан үйл хийж харагдах ба үүнд нь хурмын хувцастай эрэгтэй хүний хэлбэртэй хүүхэлдэйн ингэр дээр таринтай бичээс наагаад битүү улаан утсаар хүлчихсэн. Тэгснээ манай залуугийн гараа зусгад газ арчиж авсан альчуурн дээрх цусыг нь хүүхэлдэйний нүүрэн дээр наагаад л эхлэх ба Наймдугаар хэсэг толон доторх бүсгүй. Өөрийгөө beauty influencer гэж боддог гадаад үзэмжинд хит их донтсон нэлээд фейл талтай бүсгүй болох Хёнжу нэгэн гоо сайхны дэлгүүрт ажилладаг ба борлуулалт хийхдээ бас л фейлдээд урлаад л үлдэх нь тэр. Хамт ажилладаг хүн нь чимээгүй байл да. Та ингээд чанга уурлаад байвал захирал таныг халдчихна штэ гэхэд өөдөөс нь би угаасаа инфлюенсер хийсэн гэрээний мөнгөөр хангалттай амьдарчдаг хүн. Энэ ажил бол миний зүгээр л хобби гэдэл их л том байх хэдий ч яг бодит байдал дээрээ нэг ч газартаа гэрээ хийж чаддгүй.
Өөрөөсөө илүү бүх зүйлсийг үзэн яддаг нөхөр байхын тэр. Нэг газар байж байхад хажууд нь би ажлын ярилцлаганда тэнцчихлээ хэмээн нөхөртөөгөө их л баяртай ярих бүсгүй хүртэл атаархан түр боссон хойгуур нь утсан дээр нь очин Instagram хагийг нь олж аваад шууд зурганд орно. Хит их фильтр ашиглах юм аа. Битгий юм хуурамч байгаач. Ядарч на царайгаа засаач гээл хогийн биччихэд их л кайфтай наргуу сууж байх жишээ нэ. Лифтэнд суухдаа чангаар уцаар ярьж буй хүүхнийг шууд албаар мөрөлж ороод ямар их хагалгаа хийлгсэн хүүхэн бэ гээл бодон цэхэлцэн суутал лифтний ханын тусгалд өөрийнх нь төрх их л муухай болж харагдах ба Хёнжу чи бол хамгийн хөөрхөн гэх зүйл сонсогдож эхэлхэн тэр. Оройч болж гэртээ хараад унтахаас өмнө их л хүчин чармайлт оруулж хийсэн хамгийн сүүлийн Instagram постоо харахад өөрхий ганцхан лайк авсан байхан тэр. Үүнд нь мэдээж л боож ухангаа алдаад хүчээр өөрийгөө тавьшруулан толиндоо харан чи бол хамгийн хөөрхөн чиний нүд хамар ам бүгд төгс гэдэл балаарч байгаа селфи авахар суутал Ёстгоор хэсэг манекен хадгалдаг үйлдвэрт ажилладаг Жонча нэртэй нэгэн залуу нэгэн өдөр ажиллаа дуусгаад ажлынхаа ахтай манекенуудаа зөөж байхад "Өөй, гиснээс нэрээ чи гоё аимшиг юм сонсох уу? Хаяа наад манекенуудад чинь тоон зөрчдөө штт. Дутах бол яах вэ? Асуудалгүй байдаг л зүйл. Харин хамгийн сонин нь бүр илүү гарчдаг гэлүүд. Сонин посттой манекенууд нэмэгдээд ирчихсэн байдаг. Жишээлбэл наадах чинь гэдэл харуулхад их л сонин посттой нэг манекен байж байх ба манай залуу гараад явтал араас нь толгой нь хөдлөж харагдана. Манай залууч ажиллаа дуусгаад гэрлүүгээ алхаж явтал хоёр залуу сандал дээр суу маргалдаж байх ба гинтэл нэгнийх нь толгойн эргэтэл ийм эвгүй царайтай зүйл харагдах нь тэр. Манай залууч бүр гайхан гэртээ хараад ажлын ахыхаа ярьсан манекенэн хүний домог яриа гэд интернетээр хайхад түрүүхэн гадаад харсан эвгүй царайтай нөхөр жинхнээсээ байх ба доор нь хүмүүс энэ манекенэн хүнтэй тааруул харц тулгарч огт болохгүй шүү. Чимээгүй хүн бас зөөлхөн зүгт хэмээн бичсэн байдаг. Мэдээж манай залуу хэдийнэ түрүүн харж байхдаа харц тулгарх нь байтгаа бараг ширтэлцээд амжсан тул айш гээл ёстой л нэг бодлогоширч гарна да. Маргааш нь ч болж ажил дээр ирэн манекенуудаа бүртгэж байхад яа ганцхан ширхэг дутчих ба агуулгах руугаа орох гэтэл өнөө эвгүй посттой манекенэн зогсчихсан мань хоёрыг ёстой л нэг зүрхээр явуулчих шахан да. Манай залуу ажиллаж дуусгаад ажлын ахаасаа сонссон интернетээр уншсан зүйлсээ бодоод л алхаж байхад яг өчигдөрхөн таарсан өнөө эвгүй зүйлс нь гинтэл ахаад гараад ирэх ба 절대 눈에 마주치지 말고 Наравдугаар хэсэг Escape room буюу элдв учир зангилааг нь тайлж орсон газраасаа гарах зорилготой нэгэн төрлийн тоглоомонд их л мэрэгжлийн хоёр залуу болон нэг охин бас нэгэн escape room-ийн рекордыг эвдээд их л баяртай байхад нь Instagram-аар нэг хаягнаас хамгийн өндөр шагналын дүнтэй хамгийн бодит escape room-д үрж байна гэх мессеж ирэх ба манай хэд ч мэдээж шууд л зөвшөөрхөн тэр. Зааж өгсөн газарт нь очиход хэд хэдэн хүний сураггүй алга болсон хайж байна гэх зар байх ба уг тоглоомын зааварлагч нь гарч ирээд манай escape room бүхэлдээ сатаны сүмгийнх аимшигын дүр төрхтэй. Мэдээж та хэд ороод бүх учир зангилааг нь олоод амжилттай гарч ирж чадвал 10,000 долларын шагналыг авна. Та хэд ч туршлагатай escape room-ийн контент хийдэг инфлюенсерүүд юм чинь асуудалгүй л баг. Гиснээс нэрээ цагийн хязгаар гэж байхгүй. За ингээд тоглоомоо эхэлцгээе. Та хэд орно уу гэдэл оруулдаг. Манай хэд ч ихний өрөөгөөр ороход өрөөний голд байх дэлгэц дээр нь энэ эргэлдэж буй 5 хүн шүү намайг илтгэн. Тэмдэглэгийг даган хаалгаа онгоолго. Хэрвээ чи амьд гарахыг хүсвэл
өөрийн шунал болон уралдаа батлан харуул гэх үгс гарахад манай хэд ч нэх юм бодлгүй өрөөг эргүүлж тойруулан харангаа нэрэл ёстой л гоё бодит хийжээ те гэж ярилцаж байхад нэг залуу нь аргагүй л туршлагатай хүн гэсэндээ номын тавьурд ирэх нэг номыг татхад шууд л нууцгаалга онгоохон тэр. Залуус ч инээд алдан цааш ороход гинтэл дээрээс нь өгсөн хүн унаад ирэх ба нэг айхтар цочсноо ямар амар бодит хийд юм бэ гэдэл огт тоолгүй хажуугаар нь гарч яваад цаашаага 3 тишээ салж авахар болдог. Нэг залуу цааш явсан нэгэн номноос ямарваа нэгэн зүгчиг заасан гэмээр хуудас олоод хуудсыг нь ураад л авчихдаг. Нөгөө залуу ч нэг түлхүүртэй хаалга олоод түлхүүрийг эргүүлтэл араас нь шүүгээ унаж орж ирээд ашгүй даруулж өхөлгүй л амьд гарах ба залуус цааш явсан эмэгтэйгийнхаа олсон хаалган дээр саяны авсан түлхүүрээ хийтэл яг таарад шууд онгоож байхан тэр. Дараагийн өрөөнд ортол их л эвгүй зурагнууд байх ба бүх зурагны урд нэг товчлуур харагдана. Сул үлдсэн залууч зургуудыг харан нэг зүйлийг анзааран түрүүн номноос урж авсан зүгчиг заасан цаасаа гаргаж ирээд үзтэл яг дарааллын дагуу явсаар нэг зураг дээр ирэх ба урдах товчлуурыг нь дартал ашгүй илдэв муу зүйл бололгүй дараагийн хаалганы түлхүүр буугаад ирдэг. Гэвч харамсалтай нь энэ түлхүүр нь хоёр найзыг нь хорьсон торны түлхүүр биш байхан тэр. Хоёр найз нь ч сандран мань нөхөр рүү уурлан ямарваа нэг юм хийлдэ цаа дөрөнд чинь юм байх л ёстой гэснээр мань залуу ер нь би 10,000 доллароо энэ хоёртой заавал хуваах ёстой юм гээд амандаа өгөлсээр аргагүй ирхэн дараагийн өрөө рүүгээ ганцаараа орохоор болдог. Дөнгөж түлхүүр эргүүлээд ортол нэлээд цэвхий зайсан харанхуй өрөө байх ба айдсын олон төрлийг харуулсан бас л зөвүүн кино биш үү те. Зарим нь сүнснээ сайдаг, зарим нь зомбиноо сайдаг, зарим нь юм гаж тонтой стокеруудаа сайдаг гэж бас л гой тал талаас нь мүлжсэн биш үү. Зөвхөн айдсыг хөндөхөөс гадна нийгэмдэр болж бүтэхгүй байгаа бас мэрсэр сэдвүүдийг хөндсөн зөвүүн кино биш үү. За тэгээд энэ олчлуудсан бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн киногаараа манайхаа өөр солонгос кино үзэх үү эсвэл Conjuring-а үргэлжлүүлэх үү гэдгээ комментээр бичээрэй. За тэгээд мэдээж комментээс нь харж байгаа дараагийн киногоо одоо бол нэх удаахгүй гэс оруулаад явах тул манайхаа юу ихэ мэдж байгаа штэ тий. Саба дараад сүсгэлээ сууж байгаарай. Үргэлж найзын тань гэр шиг халуун дулаан Amigo Food House.